За нодлонгийн тайлан дээр бас яг энэ үгийг хэлж ирсэн. Хүний эрхийн үндэсний комисс эрүүл шүүлтээс урьдчилан сэргийлэх энэ чиглэлийг парламентын хяналтыг бие даасан байдлаар хэрэгжүүлж байгаа эйженси буюу энэ хүрээнд байгаа шүү. Тэгснээс биш эрх мэдэл хуваарлт болон үндсэн хуулийн дэг журмаас халиад гадна ямар нэгэн институт байгуулаагүй шүү. Хараат бус байна гэдэг нь гүйцэтгэх эрх мэдлээс хараат бус байх тухай яриа шүү. Тэгсэн бол биш болохоос биш тэр байгууллагын дотор эрх мэдлийн хуваарлт хэл хязгаар тогтоох тухай яриагүй. Монгол улс үндэсний хүний эрхийн үндэсний комисс гэдэг комиссийн системийг сонгоцсон. Омбудсманы тогтолцоо сонгосон байсан бол чиг үүргээр нь тус тусны омбудсман томилж өгч болох байсан ба. Тэгэхээр энэ тогтолцооны ялгаа энэ дээр биднээс бас харж ярьж яахгүй бол зүгээр хувийн бодлоор хэл хязгаараа даваад явж болохгүй. Саяны дүгнэлтэн дотор байгаа хамгийн чухал нэг хоёр зүйл бол одоо хууль зүйн байнгын хороо энэ дээр анхаарал одоо засгийн газар шаардах хэрэгтэй юм байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр 2024-28 оны 4.2.1.14 дээр гэрч орчийг хамгаалах хэрэгжин шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийг мөрдөн шалгах алба шинээр байгуулж хохирч эрхийг хангах хохирол баргадуулах үйл ажиллагааг шинэ шатанд гаргана гэдэг бүр мөрөлдөлтөр төр нь заасан. За одоо энийгээ бид нүс хэрэгжүүлэхийг засгийн газараас бүр хатуу шаардаад энэ жилдээ бүр амжуулж гаргамаар байна. Эрүүл шүүлт тулгаж байгаа гэмт хэргийг чинь дийлэнх нь энэ хэрэгжин шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг байхгүй юу? Хэрэг өөрөөр хэлбэл гэмт хэрэгтэй тэмцэж байгаа мөрсөн шалгаж байгаа байгууллагууд өөрсдөө гэмт хэрэг хийгээд байвал энэ гэмт хэргийг шалгадаг тусдаа бүтцийг засгийн газрын дотор байгуулж өгөхгүй бол болохгүй байгаа. Хүний эрхийн үндэсний комисс одоо энэ цэлмгийн хийж байгаа ажил бол гадаад хяналт явуулж байгаа. Засгийн газрын дотоод хяналтыг байгуулаагүй учраас одоо энэ засгийн газар чинь ямар ч хүний эрхийн мэдрэмжгүй алдаагаа засч чаддаггүй нэг мухар гудамж руу толгоогоо шаагаад цаашаа мөсгөөд идэг л бүтц болчиход байгаа. Бүр том сонирхлын зөрчин бол бид хууль зүйн яам дотоод хэргийн ямаар их салах хэрэгтэй байхгүй. Хууль зүйн яам чинь дотоод хэргийн яамаа засгийн газрын дотоод хяналтаар хянжих хэрэгтэй гол бүтсэн шүү дээ. Гэтэл өөрөө сонирхлын зөрчилтэй болцсон. Хууль зүйн сайдууд нь дотоод хэргийн чиглэлүүд дээр мортцсон. Тэгээ сонирхлын зөрчлөөсөө болоод авилга хийх хавлын хэрэгт орлох холбогдно. Эрүүл шүүлтийг халахлж хамгаалах, цагдаагийнхаа тал зогсож эсвэл энэ мөрдөн шалгах буюу гэмт хэрэг хийж байгаа байгууллагуудынхаа одоо өмгөөлөгч нь болоод ингээд суулчж байгаа байхгүй. Тэгэхээр энийг биднээс яаж засах одоо зөрөгтэй ярих хэрэгтэй. За хамгийн гол нь энэ мөрдөх алба биш шүү. Засгийн газрын мөрөөдлийн хөтөлбөрийн үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.2.1-50 дээр 8 дээр байж байгаа. Улс дамсан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний чадварыг дээшлүүлэх мөрдөх алба байгуулах тухай. Энэ мөрдөх алба нь өөрөө гэмт хэрэг мөрдөн шалгах үйл ажиллагаагаа хууль бусаар хийгээд ивэл энийг нь шалгадаг байгуулах тухай саяны дараагийнх дээр нь байж байгаа байхгүй юу? Одоо биднээс хэрэгхэн шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг үлдээд байна. Мэдээлэл өөрсдөө задлаад байна. Хэвлэр хүнийг буруутгаад байна. Нотлохоромтой хуурамчаар бүрдүүлээд байна. Зохиол ичж байгаад эрүүл шүүлт тулгаж байгаад хүн хэлбэгдүүлэх тогтолцоо ажиллаулаад байна. Нөгөө Вишинскийн онолч нь амьд байгаад байна гэх юмчлан ийм зүйл ярьж байгаа бол энэ зүйлийг мөрддөг байгуулах тухай ярьж байгаа. Парламентын хяналтыг хэрэгжүүлж байгаа байгууллага мөрдөж чадахгүй шүү дээ. Угаасаа энэ гүйцэтгэх эрх мэдэл гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлийг хэрэгжүүлэхгүй. Засгийн газарт одоо энэ байгууллагыг байгуулах тухай засгийн газар энэ тодруулах уу? За тодруулах нэмж хэлээ. Юу Тэмүүжин гişөө. Одоо бид засгийн газрын ажлыг урдуур нь хийх тухай биш. Засгийн газар энэ төрлийн ажлыг хийж чадахгүй мүү чадах юм уу гэдгээр нь бүр улсын хурал дээр авчирж байгаад энэ үйл ажиллагааны хөтөлбөр дотор орцсон байгаа энэ залтуудаа хэрэгжүүлэх юм үгүй мүү гэд. За учрал сая ерөнхий сайдаар томилогдсон улсын хурлын дарга бахта хэлсэн үг нь байгаа. Гэрч орчийг хамгаалах болон хэрхэн шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг үлдэж байгаа энэ үйлдэлийг дасан зогсоохын тулд буцаагаад энэ шүүхийн аюулгүй байдлыг хангах, шүүн даслах үйл ажиллагааны хэвийн нөхцөлийг хангах, энэ нотлохоромт болон олон зүйлийг хуурамчаар үйлдэж байгаа энэ үйлдэлүүдийг дасан зогсоохын тулд одоо энэ байгууллагыг байгуулах ёстой юм байна гэдэг үг хэлсэн. Хэлсэн үг нь сарын өмнө одоо баг шүлсэн хатаагүй байна. Одоо шинэ ерөнхий сайд манлайлал гаргаад энэ асуудлыг шийдэх баг.
гэж би бол итгэж байгаа. Хууль зүйн байнгын ороо одоо энэ дэр манлайлал гаргаад шахах хэвээр. Ажлын хэсэг байгуулад шаардаад хуулийн төслөө хэдэн одоо сарын дотор өргөн барих. Яг энэ дээр Тэмүүжин гишүүн бүр тусгаалan ярьж энэ асуудлыг хөөцөлтөө та яваач. Би ч энэ дээр дэмжиж яг хууль зүйн байнгын ороо энэ дээр манлайлал гаргах хэрэгтэй. Тэгээ энд бол 27 гишүүн сууж байгаа. Иймэрхүү юмнууд дээрээ бол бид нар засгаа шаардаад чиглүүлээд өөрсдийнхөө бодлого ийм байна, энэ юма хийх ёстой гэд юу шаардлага тавиад явах ёстой шүү. Энэ ч л хяналт.